Энэ яг миний нөгөө нэг YouTube дээр хийжсэн бас л нэг нойргүй шүн мэддэг бичлэгтэйг адилхан байгаа л байна. Тэг би бас шүнжэнгөө говьсанд орлоо. За шүтээ уугаад өнөөдрийг эхлүүлье. Тийм амар том сойз зөө энэ манай ихч хүсээ надаа. Энэ ингээд яг энэ сойз руу хараа бүр яг энэ хойтлын араа байдсан ш тийшээ хүрдгөө байхгүй нэг юм тэр нь жоох хэцүү. Ингээ хүний ингээд буулнаас хаваад ингээд цус гараад байдсан штэ. Тэг би бодоод байсан чи сүүллийн юм байна штэ. Бараг 10 жил миний буулнаас үрч цус гараагүй юм штэ. Бүр ямар ч сойз руугасан заяа цус гардггүй. Тэгээ бас өнөөдрийнхөө бичлэг яг юуны талаар гэдэг нь хэлээгөө бүр шууд бүтээ аваад эхэлчих. Өнөөдөр болохоор миний мигмар гариг ямархан өнгөрдөг вэ гэдэг талаар бичлэг хийж байгаа. Хүүшээ ингэсэн ч амар гоё харагдаж байна тий. Одоо ямар царилэг уустай. Тийм байх үгүй ч усан турсан үн царилэг харагдах хэвээр. Би ингээ нэг юм ботсон заяа. Миний нарны тус праймер хоёр хоорондоо таардаг юм шиг үлээ. Тэгэд амар сонирн болоод идэм шиг үлээ. Тэр өнөөдөр би шууд нарны тусаа анхаар шийдсэн заяа. Энэ праймер гэхдээ бүр ингээд амар сонирн праймер. Одоо ингээ сайн хар. Ийм сонир хөөсөн. Өнөөдөр би өглөөг ингээд treasure сонсож эхлэсэн байхгүй юу? Тэг зүгээр л нөө нэг last night гэж шинэ дуу хийсэн байсан шүү дээ. Тэрийг сонсоод манай ингээд treasure заяа амар сонио. Jig-jin тэгээд бас hello гэнтэр гэдэг дуу байсан шүү дээ. Тэднээс нь амар дажгүй явсан мөртлөө сүулт хийсэн дууны яваагаа заяа. Уусаа сүулт амар сонин дуу хийгээдсэн л да өөрсдөө. Тэднийх чинь амар царилэг амар авьяастай ингээд хөвгөө зөндөө байгаа шүү дээ. Хийж яхад ингээд ийм хамтлаг ингээд ийм амжилтгүй явж байгаа нь надад амар гонигтай санагдаад бас Лизагийн ингээд улаан ногоо солиотой фэн байсан шүү дээ. Тэгээ тийм мөртлөө одоо би ингээд сүүл Лизагийн хийсэн Rockstar ясан хийсэн гэдэг дуунуудыг бүр ерөөсөө сонсоогүй за зөв нэг сонсчвал окей ийм дуу хийсэн юм уу гэл тэгэл хайцсан. Сонирмаас тэр хүний ингээд бодол санаа өөрчлөгдөг байгаа байхгүй юу. Хүн ингээд нэг юм яг ботсон хугацаанд юмыг хийж дуусгахтай шүү дээ. Би ингээд хаяада бүр мейкап энтэр ингээд яараг байх юм бол 2 цаг гаруй мейкап хийдэг заяа. Энэ чавстаа ингээд Жэни хаглаад ингээд доторх моторх нь бүр 9 шид юм болоо. Энэ бүр ингээд хайлайтер ингээд тэр чигтэй байхгүй болсон амар тийм. Тэг ингээд скотчор тогтоосон байгаа царийн чавстаа. Тэг Big Bang-ийн дуу явж штэ ёо. Том өрөөд Last Dance гэдэг дуу идэв штэ. За нэг иймэр дүү болсон байна. Жохоо амар тийм амгүй нэг үхэж байгаа үхтэл шиг харагдал байна л та. Яг үндэ ингээд төгс мейкап хийгээд гарна штэ. Яг нэг хоёр тал болно тэнцүү. Тэгэл гараал арилдэн штэ. Тэгэхээр нэг амар тийм perfectionist байгаад байх шаардлага байхгүй. За одоо бүгд үсээ янзлаад тэгээ болоо. Одоо энэ чолко ингэж аваад энэ дөө чолко ингэж аваад тэгээд ингээд пигүүжиндээ ороогоод за ингээд синстчин заяа. Тэгээд энийг ингээд жоохон хинд нь удаан байлгана. Тэгжиж одоо хэв нь илүү сайн орно гэх юм уу. За ингээд авангуут л ийм болж байгааз харж байна одоо нэг ийм ийшээ болж байгааз. Гэтэ ер нь чолкиг байна шүү дээ. Яг минийх рүү чолктой хүмүүс ах юм бол зөв юм тэгш урагшаа байсан ч гэсэн пигүүт синс хоёроор янзлна хамаагүй дээрэд шүү. Эндөө ингээд үсийг амар соронслогдуулаад тэгээд хитрхи тийм хурц тэгээд ийм орооцолцсон. Ер нь чолкиг бүр амар урт бишэл бол пигүүчтэд нь бүр хамаагүй дээр байд шүү заяа. Одоо энэ амар гоё юмсан маа. Бүгдээр энэ дахиад синсчих. За ингээд нүүр будаг үс гизэг мэзэг болчлоо. Энэ талын чолк маань жоохон гуссангүй. Жоох сонир болчлоо. За өнөөдрөөс жоох энгийн хувцалнаа. Ийм хар джинс байгаа. Гэтэ энэ амар хуучирцаа энэ бүр ингээд хойтлол нь ингэж мингээд нөгөө талын бүр ингээ ойж мойтсон заяа. Ийм болсон джинс. Гэтэ гоё. Германаас мөнгө л. За энэ хүдийг өмсөд ингээл явчихна өнөөдөр. Жэни ингээд энэ дотор ороод байт амар сонио. Зя бүгдээрээ явна нэг шил болоо зүвчлээ. Тэгэхгүй бол үс явандаа муухай олох, эсвэл царай явандаа муухай олох гэхээ шилээ зүвчнэ гэж бодлоо. Гэтэ гадаа нэг нарсаад ах юм ч байхгүй л юм л та. Хөөе би эндээс гэхдээ ямар амар жижигхэн инээдтэй харагдаад байна. За ингээд өвлийн хүртгэ өмсөд тэгээд жахт энийг юмхын цахилгаан нэвтэрцээ. Энэ батга ямар харагдаж байна те. Энэ минь одоо яг юу болоод байгаа юм бэ? За тэгээ би шууд Хүннү оройр дээр очиод галтууныхоо зургийг гаргуулад хавтан энтрээ сонгох юм ажилтаа байсан. Тэгээ тэднээсээ бүгдийг болгоод ёо энэ таксинууд ийм үнэтэй болчих гэж Хүннүгээс бүхэн өргөө явахад 8000 гарч ирсэн. The fuck is that? Миний үс амир санаат за энэ одоо яа даа бэ? 3 давхар лөө би бүр дандаа ингэж бодлоо. 3 баха. Бисаа 4 дээр л дарчлаа л та. Манай их энд ингээд ажилтдаг байснаас хойш баг 3 жил нь л болчихоо. Тэг би одоо аль бодлдог. Тэрхэдээ би баг тошныхын энэ навд ирсэн байна. Бүхэн өргөний навд. Тэгээд орж уцаас нэхгүй бол утасны цэг дуусаа. За би ингээд ихчийнхээ урлан дээр ирсэн байна. Эний өмнөх бас л нэг нойргүй шүүн гэдэг нэг влог байсан ш. Тэрэн дээр амар олон хүмүүс асуусан байлээ. Бомбро ханаас авсан бэ? Бомбрыг одоо яаж авах вэ гэж асуусан байл ш нэрэ. Та юм яриач. Юм ярьдгүй надсан зүгээр. Би чамаа наатантаа ярьж байгаа мах гэж бодсон. Үгүй. Тийм үү? Ямар гоё, юу гоё.
Тэгээд энд ингээд зөндөө олон бомбрууд байна. Эхэлж ирсэн 10 хүн ч 5,000 өглөө гэд бодлоо. Үе тоглож. Одоо минийх ч айл лээ. Минийх байхгүй юу? Минийх амар спешиалтэй. Тэг чин төсөө өдрийн бэлэг үлээ. Тэг минийхтэй төстэй иймэрдүү бол байгаа. Гоё ярьж байгаа юм бол би одоо ерөөсөө өөр дэлгүүрээс бомбр аагүй амар удаж байна. Нэг бомбр яг илэгдэж туусан гот миний төсөө өдөр болоод байгаа. Тэгээд шууд танаас аваад. За тэг одоо бүгдээрээ гарч хүнсээ татнаа. Хүнсээ ч гэжтэй яг юу авахаа би сайн мэдэхгүй л ямар ч лээс орж харж байгаа л болъё. Яг одоогор бодож байгаа юм би арц лавъя гэж бодож байна. Угаасаа арц нь амар дуртай. Арц 12-нд бол би бүр амар дуртай байхгүй юу. Цагаан эдэнд ер нь дайжгүй ер нь ингээм амар их цагаан эдээ идэж чаддаг олон төрлийн цагаан эдээнүүдийг нэг тийм шим тижэл мэжэлтэй халуун малуу юм ууж идэхгүй бол яс ингэнад амар өвдөө нөгөө нэг хүч тамир тэнхээтэй байхгүй бол би чи ингээд юм идэхгүй гараа явахаар ухаан алдаад унцдаг. Тэгэхээр гүнээрээ би ухаан алдаад унсан бүр нэг удаа. Тэгээ би бас баян зүрх цах ороогүй амар уудсан байна. За тэгээ бүгдээр орцгоё. Би тэгээ ороод яг бичлэг хийж чадахгүй сайн мэдэхгүй байна. Ингээд амар олон хүмүүс ахаар жоохоо ичээд байд юм аа. За би ингээ хитрхи таг болохоор манай гэж намайг хамт гарч та яагаад байгаа бэ ёо? Даш суугаад юм уу ёо? Яагаад би нөө адууны мах хийж чаддгүй юм тэгээ намайг аав гээд тэгээ авъя да илч үсгдэг гинэ. Өөл иддэг гинэ. Ингээ махны тасагт явж байна. Эсгээр яг амар удажээ. Бацаа махтаал явж исэн юм байна. За энэ хүмүүс чи амар юм байна. Амар сонь адууны мах аим өнтөө өгч өгөхгүй тэг болчлоо. Бүгд 10 хэдий гэж. Гайс ягаад 10 гурлыг халтар 10 гурл. Тэгээд идэм бол халтар why? Цнаас халтар эцглийн дөө. Тань ингээ би байнга бичлэг явах ядаргаатай байна уу? Яага юм хэлэхгүй. Би зодоод идэв. Хөөе. Тэгээ холоосоор баян зэрэг захаа бэнийг тохороо юм л юм байна. Би ингээд ихтэй явж болох хичээхгүй бичлэг гэдэг аахгүй. Гансар ясна өгсөн хатснаар юм бичлэг хийх. За бит хоёр одоо ингээд чиээс болж ирээд юм юм уу? Гэсэн юмнууд маань болохоор энд байна. Тэгээд хөөх юм давлаа уцаас ам гоё болгосон. Уцандаа ингээд камерны наалт хийлгүүллээ. Зя би гэртээ ирсэн байна. Тэгээд миний өдөр нэг юмрд байлаа да. Тэгээд та хэдэд ямар ч лээсэн захаас юу авснаа хайл танилцуулъя гэж бодлоо. Тэгээ юу авснаа танилцуулахаас өмнө UD-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Ерөнхийдөө залуучуудад зориулсан хөтөлбөр юм байлээ. Хамгийн гой зүйл нь юу гэхээр мегмар гараг болгон дата юм нэг жох юм бол 2 дахин үржигж байгаа. Тэгэхээр манай UT-ийн хэрэглэгч тах юм бол дата матах оролыг 2 дахь өдөр хүлээж аваад аваарай. Ийм 10 гурил авсан. Ер нь бол манай агч авсан л да. Би баг зур хажууд нь хараад зогсчихсэн. Лавшаа гээд гом авсан байна. Та тэр анзаарсан бол амар олон гээ влогийг турсан. Галтгооны тавилгагүй байгаад байгаа. Тэгэд удахгүй гээ хэлэх гээд нөглөө би очиж уулзсан. Ерөөхдөө нэг тийм галтгооны тавилгагүй болохоор гурил мөрөл зуурн илэн гэдэг бол жоохон хэцүү байд юм аа. Галтгоогүй дээрээс нь би бас нэг тийж гоё илдэж зурж чаддгүй. За тэгээд шарт тас авсан. Шарт тас бол ямар сайн мэддэг та хэд мэдж байгаа. Ийм хэмжээтэй ингээд 10,000 гэж байж дээ юм лээ. Би анх удаа ингээд дэлгүүрээс жоо цахаас шарт тас авч үзлээ. За тэгээд нэг 2 хил арц авсан. Гэртээ нэг юм коммент авлаа. Энэ цэнхэр коммент чинь тасраад нэг хэсэг нэгсэний ягаан биш шар коммент ашиглаад тэгээ бусаад ирсэн мэлээ. Аяг тавгаа триогоор угаадаг. Яг уу аяг тавгаа уул нь бол амгийн дистропор угаахаар илүү сайн байдаг л та. Тэгээд амгийн юм авах чи яг үндэ хэцүү штэ олддоггүй ингээл хөргөл хөмөглөх амар ядгатай байдаг байхгүй. Тэгээд тийм болохоор сүүлийн үед дандаа трио ашиглаад байгаа. Чаавас та би тэгтээ яг хүнс гэж хэлэхэд хэцүү юм байна. Жохон юм авсан юм байна. Тэгээ нэг хөөрхөн юм самирс авсан байгаа заяа. Тэгээ 2 хил төмөс авсан байгаа. Тэгээ бит гоё баг энэ төмсийг ашиглаж дуусгах цар болон заяа. Өдөрт ерөөсө 2 төмс ашигладаг байхгүй юу. Тэгээ хоол хийхгүй өдрүүд бас байна. Тэгээ ер нь жоохон ингээ хоол хийх одоо пашн надад байдгүй гэх юм амар ингээ хоол хийх гэв ингээ гэдэг залхуу өрөөдөг байхгүй. Тэгээ энийгээс өөрчлөлмөрлөө. Тэгэхгүй болоод ингээ би муудаад би нөгөө нэг жимд явсан байхгүй. Тэгээд амар их тасгал хийгээд өлегтэй хоолунд идэхгүй унтаад гэсэн чинь магааснаас миний бүр ингээ бүх яс ингээ янгинаа заяа. Бүр үнхээр аимшигтэй өдрүүд байсан. Тэгээ одоо бол ингээд ясмаа жоохон янгинаад хэцүү байгаа. Тэгээ сүүлийн 2 хоног өөртөө цаг гаргаж агаад ясны шүлмэлтэй лавшаа энэ төр хийж идлээ. Тэйг байсан бол баг унчих гад байгаа юм чи ингээд тэг хамгийн гол нь амар хоолны туршил маш муудсан бэлээ. Одоо ингээ юм идэнгүү дотор мухаар байдаг болсон бэлээ. Тэгэд энийг бол өстой сайн мэдэхгүй байна. Би яаж хоолны туршлаа сайн нэмэх ёстой юм бол амар олон хүмүүс таргалахыг хүсдэг штэ. Биш турахыг хүсдэг штэ. Тэг миний бол хүсэл бол таргалах байхгүй юу? Би нөгөө нэг дандаа 48 кг байгаа. Тэрнээс ерөөсө буурдаг байхгүй юу? 48 бол ихсдэгчгүй буурдагчгүй миний тийм хэвийн жин. Ингээ хэвийн жин яг ер нь бол тураалтай л та. Миний өндөрт бол би чинь 175 см шүү дээ. Тэгээ би сүүл жингээ өссөн чинь 44 кг болсон байдیں۔
Тэгээ жимд явж байгаа юм чинь давхар бас амар хийдэх хэрэгтэй. Бүр жирийн иддгээсээ өдөрт 4 хоол идэн гэдэг бол бүр амар тоохгүй юу. Нэгдүгээрт миний дотор муу харна. Хоёрдугаарт би бол өдөрт 1 хоол идвэл их юм байдаг байхгүй юу. Бүгдээрээ тэг мигмар гарагт гоё датагаа нэгжээ аваарай. Үзэн баярлаа. Миний өдөр танд байсан баярлаа. Баяртай. Аваа юу дээ яадаг үлээ? Мигмар гарагт яадаг үлээ? Би сатрүүжин ярьж байгаа ч. Би сонсог шүү дээ. Дотогийн тэмцээн болоо тэрийг үзээд байгаа. Дахиад нэг сануулъя. Мемори гарах дата юм уу нэг жоох юм бол 2 дахин үржигдэн шүү.